Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.бүртгэлцэг.gov.cg-ийн цахим хуудсанд байршуулад байгаамаа. Урьдчилсан байдлаар санал өгөх насны 2,04,048 иргэний мэдээллийг байрлуулжээ. 3 дугаар сарын 1-ний өдрөөс өнөө хүртэл 5,000 орчим сонгогч өөрийн мэдээллийг нягтлж бүртгэлээ баталгаажуулаад байгаа талаар бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлж байна. За энэ 5,000 орчим сонгогч танилцсанаас бол 30 гаруй иргэн миний хаяг зөрүүтэй байна гэдэг мэдээллийг идэвхжүүлсэн. За бус нь бол миний мэдээлэл бол үнэн зөв байна гэдэг мэдээллийг идэвхжүүлсэн байна. Иргэдийн хувьд 6 дугаар сарын 29-ний хүртэл бүртгэл статистикийн ерөнхий газрын бүртгэлцэг.gov.cg-ийн сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрвээ зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах юм. Мөн бүртгэл статистикийн ерөнхий лавлах 1800-1890 утас руу залгаж зөвлөгөө авах юм байна. Мөн сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу 4-р сарын 30-наас зогсооно. Тиймээс иргэд өөр аймаг сум засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ 4-р сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11,000 иргэн байгаа юм. Үүнээс гадна гадаадд байгаа Монгол улсын иргэд саналаа хэрхэн өгөх, бүртгэлээ яаж баталгаажуулах вэ? За гадаадд байгаа иргэд тухайн өөрийнхөө оршин суугаа орныхоо диплом төлөөлөгчийн газарт санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлээд өөрийнхөө хүсэлтийг интернет болон биеэр очиж мэдүүлнэ. За ингээд санал авах өдрөөс 20 хоногийн өмнө бол энэ тухайн иргэдийн бүртгүүлэх хугацаа дуусна. За ингээд бүртгүүл дууссан иргэдийн мэдээллийг диплом төлөөлөгчийн газрууд гадаад хэргийн яамдаар ажиллах төв комисс төрүүлээд төв комиссаас манай бүртгэлийн байгууллагад ирүүлнэ. 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд гадаадд байгаа иргэд саналаа өгөх юм байна. Саналаа өгөхдөө 40 хоногийн өмнө тухайн газрынхаа дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр болон интернетээр мэдүүлэх шаардлагатай. Ямар ч одоогоор сонгуулийн хэсгийн хувьд 2091 хэсэг 21 аймаг 9 дүүрэг 332 суманд байгуулагджээ.